Сайн бацхан уусаад байна. Юу академийн шатрын 1-р төвчний хичээл 5 дахь мөрлөө. Энэ хичээлийн сэдэв бол бод хөллөх. За энэ бод хөллөх гэж юу гэсэн үг вэ гэхээр бод гэдэг чинь ерөнхийдөө бол өөрийн ч яах вэ дүрсүүдийг хэлж байгаа шүү дээ. Тэмээ, морь, тэрэг, тэгээ бэрс. За энэ хөллөн гэдэг болохоор нөгөө талаас нь ерөнхийдөө бол хамтран гэсэн үг. Хамтран ажиллах, хамжих. Тэ ерөнхийдөө бол ингээд хөлөө нийлүүлж ямар нэг юм хийн гэсэн үг. За тэгээд энэ хичээл дээр бодоо хөллөж довтлох талаар илүү дэлгэрэнгүй харцгаая. За энэ бод хөллөн гэдэг нь ерөнхийдөө бол өөрийн дүрсийг ашиглан нэгээс илүү дүрсийг ашиглан айлын ганц дүрс рүү дайрахыг хэлээд байгаа байхгүй юу? Бодоо хооронд нь хамтран ажилуулж хамтран хамжиж айлын дүрсийг идэх айрлын дүрслүү довтолж дайрахыг хэлээд байгаа. За илүү дэлгэрэнгүй яг тавг тайлбарлахаас өмнө энэ нэг жишээ харъя. За энэ өргөдөөс цагаан эхэлж нүүн цагаан морилуу дайрч байна тийм ээ. Ингээд халдж байна. За идлээ. Тэгээ болоо. Ингээд нэг морины илүү болчлоо цагаан тал. Нэг морины илүү болчлоо. Тэгээд өнгөрсөн хичээл дээр үнэлгээ үзсэн тавг санаж байна үү те. Дүрсийн үнэлгээ. Ингээд нэмэх 3 оноотой. Ингээд сул идчихлээ морийг. Сул идэл нэмэх цэвэр 3 онооны ашигтай болчлоо. За мэдээж тэгээд сул идчихвэл тэгээд маш сайн штэ тий. Ашигтай дуусч байна. За ерөнхийдөө бол энэ сул идэнэ гэдэг зарчимтай ерөнхийдөө их төстэй. За эргээд санийхаа харъя. За харин сул идэхгүй ийм байлаа гэж бодъё. За идлээ. За цагаан ихс нүүн морь идлээ. Гэхдээ энэ тохиолдолд сул идсэн тохиолдол байхгүй шүү дээ, тэ. Ягаад гэвэл эргүүлээд идүүлчих учраас. За сая бол эцсийн үр дүн хэд вэ? 0 тийм ээ. Ягаад гэвэл айлын морийг идснээр нэмэх 3 оноотой болж байгаа шүү дээ. Нэмэх 3 онооны ашигтай дуусч байна. Гэхдээ хариулж идүүлээд хасах 3 тэг оноотой. Тэгэхээр ерөнхийдөө бол эцсийн үр дүнд бол юу ч өөрчлөгдөөгүй. Хөлөг дээрээс 2 бодол 2 дүрсэл хасагдлаа тий. За тэгэхээр энэ дээр бол яг сул идэж чадсангүй ашигтай дуусч чадсангүй тийм үү. За харин саяны тийм тохиолдолд ашигтай дуусах боломж байна. Юу гэхээр энэ хажууд та харж байгаа бод хөллөх яриад байгаа. За арай өөр жишээ харъя. За ийм байлаа гэж бодъё. Цагаан нүүн. За цагаан талын энэ тэрэг тэмээ хоёр хөллөсөн байна тий. Цагаан тал хоёр энэ дүрсээ өөрөөр хэлбэл энэ бодоо хөллөөд тэгээд айлын ганц энэ хүү рүү дайрч байна. Ойлгож байна уу? Тэгэхээр хоёр дүрсээрээ хамтран эсвэл хөллөж энэ айлын ганц дүрс рүү дайрч байгаа байхгүй юу? За тэгээд айлын тэр хар талын тэр хүүн ганц удаа хамгаалуулсан байгаа. Нэг удаа хамгаалуулсан. Тэгэхээр хоёр удаа дайралтанд өртөөд нэг удаа хамгаалуулсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ хүү унах нь байна. Энэ хүү ерөнхийдөө бол эцсийн үр дүнд сул идүүлнэ л гэсэн үг. Ерөнхийдөө сул идүүлж байгаатай ерөнхийдөө адилхан зарчим багхгүй юу? За энэ цагааны айл нэг дүрс нь байхгүйсэн бол тийм ээ. Тэгвэл яах вэ? За энэ хүүг идэж болно, тий? Тэгэхдээ хариулаад идүүлчихнэ. Тэгэхээр ерөнхийдөө бол идүүлчихнэ гэдэг чинь бол нэг юм өөрчлөгдөхгүй. Харин чинь цагааны талд улам гарцтай болно шүү дээ, тий? Хүүний төлөө тэргөө өгнө гэдэг чинь бүхэл утаа 4 онооны алдагдал хүлээж байгаа зү. За энэ хамтрагч байгаа учраас хөлж чадж байгаа байхгүй хүчээ нийлүүлээд айлын ганц дүрс рүү дайрч байгаа байхгүй. За энэ дээр тэгэхээр цагаан хоёр байдлаар нүж болно те. Тэмээгээрээ H7 дээр идэж болно. За тэгснээрээ нэг хүү хожижлоо тийм ээ. Нэг хүний давуу таллаа нэмэх нэг. За хар болохоор юу ч чадахгүй шүү дээ. Ноёнгороо идэж чадахгүй ягаад гэвэл шалаанд орох учраас. Ноён шалаанд орж болохгүй шүү дээ. За мэдээж ноён гişээ G7 руу нүүж болохгүй адилхан шалтгаанаар. За морь бол юу ч чадахгүй шүү дээ тохиолдолд. Ийшээ нүүж морь харна морь те. Эдгээр буудлууд руу нүүж чадна. Өөрөө ч чадахгүй. Энийг идэж чадахгүй, энийг чадахгүй. За мод хөллөн гэдэг хамгийн ихний жишээ бол энэ байна. За эсвэл тэргээрээ идэж болно те. Тэргээрээ идвэл юу болох вэ? За адилхан тэр хүүг баг сул идчихлээ те.
Яг гэвэл өөрийн хамгаалтанд байгаа учраас. За сул нэг хүү хожиж одоо нэг онооны ашигтаа дуусахын зэрэгцээ яач чинь мад тавьчлаа. Тийм үү? Одоо ингээд ноёны чинь мад тавиулахын тулд яах хэрэгтэй вэ? Эхлээд нэгдүгээр нөхцөл нь шалаанд орох хэрэгтэй. Тийм ээ. Хоёрдугаар нөхцөл нь ноён ямарч гарцгүй болох хэрэгтэй. Тэгээд шалж байгаа дүрс ямар нэгэн байдлаар идүүлэхгүй байх боломжтой байх хэрэгтэй, тийм ээ. За энэ нэг бүх нөхцөл нь бүрдсэн байгаа юм чинь мад. Тэ? Шалж гин. За одоо шалаанаас гарахын тулд ямар нэгэн байдлаар энэ дүрсийг идэх ёстой, эсвэл ноён зүхтах ёстой, тийм ээ. За энэ тэргийг мэдээж идэж болохгүй. Яг тэгвэл хамгаалтанд ороо учраас энэ тэмээнийхээ хамгаалтанд. За тэгвэл идэж болохгүй юм байна. Зүхтах гэж оролдъё. За мэдээж ийшээ зүхчихлахгүй. Замд нь юу байгаа юм чи? Морин. За $G зүхтаж болохгүй. Ягаад гэвэл адилхан тэмээний хөл доор байгаа. Шалаандаа хിവэрэ байх учраас. За мад. Зүгээр нэг дүрсээр айлын өөр нэг тэгээ сул байгаа дүрсийг сул идэх гэж заавал одоо тэрийг заавал сул идэнэ гэж бас ойлгох хэрэггүй. Бас ийм тохиолдолд сул идэж болж байгаа шүү дээ. Ерөнхийдөө сул идэж байгаатай адилхан бохгүй юу? Айлын нэг дүрсийг одоо ямар алдагдaltaгүйгээр ашигтаагаар дуусгах, өөртөө ашигтаагаар дуусгах одоо сул идэж байгаатай ерөнхийдөө адилхан зарчим шүү. За энэ үргийг харъя. За хар нүүн. Хард ерөнхийдөө олон боломж байна те нүх. За харын тал одоо энэ хоёр бодоо хөллүүлээд энэ ганц бие хоёр дээрх хүүрөө одоо дайрч байна. За энэ хоёр дайралтанд өртсөн хүү даанч гэвч одоо ганц хамгаалуулсан байна. Тэгэхээр яана гэсэн үг үү? Энэ хүү унана. Унахаас гадна одоо унана. Яаж унах уу? Сул идүүлнэ. Хамгаалуулсан ч гэсэн тэгээ нэг удаа хамгаалуулсан ч гэсэн хоёр удаа дайралтанд өртсөж байгаа юм чинь сул идүүлсэн те ерөнхийдөө бол адилхан. Сул идүүлснээс өөрчлөхгүй гэсэн үг. За энэ дээр морь идүүл юу болох юм харъя. Морь идлээ. За тэгээ одоо цагаан нүн те. Цагаан бол тэгээд A1 рүү C1 рүү нүүж болно. За мэдээж B2 рүү бас нүүж болно. C2 рүү орж болохгүй ягаад гэвэл бэрсний хөлд орчих гээд байгаа учраас. За юу ч гэсэн эцсийн үр дүн юу? Нэг хүүгээ одоо ингээд сул алдсан. Сул алдснаас ингээ өөрчлөх болцсон. Хар тал нэг айлын цагаан талын хүүг одоо сул идснээс өөрчлөх болцсон. За бэрсээрээ идвэл юу болох нь вэ? За адилхан үр дүн нэг одоо цагаан талын хүүг сул идсэнтэй адилхан тийм ээ. Тэрнээс гадна яатсан? Мад тавьсан. Тийм үү? Шалж байна. Эхний нөхцөл нь шалж байна. За тэгэхээр одоо ноёны тал яах хэвээр? Зүхтах хэвээр. Ишээ зүхтаж болохгүй. B2 C2 руу зүхтаж болохгүй. Бас бэрсийг идэж болохгүй. Яагаад гэвэл хамгаалтанд өөрийн дүрсийн хамгаалтанд байгаа учраас. За тэгэхээр энэ бүгд чи юу гэсэн үг лээ? Мад. За энэ дээр гол одоо та бүдгийн ойлгох ёстой юм мад биш шүү. За энэ бод хөллөх шүү. За юу өөрсдийн одоо бодуудын хүчийг нэгтгэхэд хамтруулаад тэгээд айлын одоо дүрс рүү халдаж тэрийг бараг сул идэхтэй адилхан байдлаар ерөөхдөө бол айлын бодыг одоо хожих талаар авахгүй юу? Тэрийг сайн ойлгох хэрэгтэй шүү. Ерөөхдөө бол энэ яаж үүсэж байна вэ гэхээр хамгаалагч одоо хамгаалж байгаагаас илүү дайрч байгаа бодууд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нэг талд те дайрч байгаа бодууд эсрэг талын тэгээд нөгөө талд болохоор хамгаалж байгаа одоо бод дүрс. За тэгээд илүү довтлож байгаа тал нь илүү байвал тэгээд одоо хамгаалж байгаа тал нь одоо сул алдах нь шүү дээ. Тэр одоо дайралтанд өртөж байгаа дүрсээ тэгж одоо ямар нэгэн дүрсийн давуу талтай болдог. Дайрч байгаа тал нь. За ямар нөхцөлд тэхвүлээ илүү одоо хамгаалж байгаагасаа илүү дайрч байгаа бол тэгж одоо материал хожих тийм боломжтой гэсэн үг. Материал гэдэг нь ерөөхдөө дүрсэлтэй ямар нэгэн бодын давуу талах одоо морь илүү эсвэл тэмээ илүү те тэгж ярьдэн штэ. За ийм нэг өөрөг харъя. За ерөөхдөө бүр нэг эхний жишээтэй адилхан. За энэ зэрэг төрөө авчээ. За цагаан эхэлж нүүн. Тэгээ идчихлээ. Сул идчихлээ ш те. Сул идээд нэмэх бүхэл бүтэн 3 нэмэх онооны ашигтаа дуусчихна. За ягаад ашигтаа ерөнхийдөө нүүдэл хийх ёстой. Ерөнхийдөө эцэст нь таны хожих шансаа чинь дээшлэнэ гэсэн үг те.
Бүхүүлдээ нэг бод илүү байна гэдэг чинь бараг л тэгэл тэг маш том давуу талтай болж байна гэсэн үг шүү. За харин тэрэг оруулаад ирвэл тэрэгний хамгаалт оруулаад ирвэл цагаан ахиж нүүн хэвээрээ идлээ нэмэх 3 идүүллээ хасах 3 үр дүн нь 0 тэг. Тэгэхээр ерөнхийдөө бол эцсийн үр дүнгийн хувьд бол юу ч өөрчлөгдсөнгүй тэг оноотойгоор хожоочгүй ашигтаач дууссангүй эсвэл алдагдaltaач дууссангүй хөлгөөс харин 2 дүрсэл хасагдлаа цөөрлөө тий чанарын хувьд бол юу ч өөрчлөгдсөнгүй хожиж чадсангүй давуу талтай болж чадсангүй. Одоо энэ дээр харин цагаан тэрэг оруулаад байна энд G1 дээр. За энэ арай өөр юм болоо явчлаа. За цагаан тал одоо бодоо хөллөлдсөн байна. Бодоо хөллөлөөд хөллөнө гэдэг чинь би тавд хэлсэн те. Ерөнхийдөө бол хамжин, хамтран, хүчээ нэгтгэн гэсэн тийм утгатай шүү. Хөл нийлүүлнэ гэсэн утгатай л байхгүй юу? За хөлөө нийлүүлээд хүчээ нэгтгээд одоо энэ ганц тэмээрүүд арчиж шүү. Тэ энэ тэмээ тэгэхээр өөрөөр хэлбэл 2 удаа дайралтанд өртөөд 1 удаа хамгаалуулсан байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол 2-ын эсрэг 1 л ахгүй юу? 2-ын эсрэг 1 гэж ойлгож болно. За тэгээ 2-ын эсрэг 1 гэхээр одоо аль нь хожигдохоор байна? Нэгтэй тал нь хожигдохоор байна шүү, тэ. За тэгээ 1 удаа хамгаалуулсан юм чинь энэ эцсийн үр дүнд энэ тэмээ бол идүүлнэ, унана. Тэгээд ерөнхийдөө бол сул идүүлснээс өөрчлөх юм болно гэсэн үг. За үзье л да, тэ. За цагаан ахиж нүүн мориороо идлээ гэж бодъё. За нэмэх 3 бусаад идүүллээ хасах 3 тэнцүү 0 те. За гэхдээ цагаан хариулт байгаа. Хариу идэ байгаа шүү те. 0 нэмэх нь 5 тэнцүү нэмэх 5 тийм ээ. За ингээд цагаан тал ингээд солиод одоо энэ хэдэн солилцооны дараа нэмэх 5 онооны ашигтаа дуусч шүү дээ. Нэмэх 5 оноо гэдэг чинь асар том одоо юу шүү дээ. Асар том одоо зүрүү ашигын одоо хүч бол нэлээд одоо тэнцвэргүй болчихлоо шүү дээ цагаан тал руу. За тэгээ ерөнхийдөө бол цагааны хожих чансаа хожих боломж бол нэлээд ихсээ явчлаа. За харин тэргээрээ хэдвэл яах вэ? За ерөнхийдөө эцсийн үр дүнд ерөнхийдөө яав. Нэмэх 5 оноотой дууслаа шүү дээ. За тэргээрээ идлээгвэл одоо юу болох харъя. За нэмэх 3 идүүллээ хасах 5 нэмэх 3-аас хасах 5 хэдэл хуу хасах 2 болно тийм ээ. За буцаад нэмэх 5 3 нэмэх 3 болчлоо. За юу ч байсан нэмэх 5 нэмэх 3 2 хоногны одоо зөрөөтэй ч гэсэн цагаан тал ашигтайгаар л дууслаа бүх юм тийм ээ. Эцэст айлын одоо 2 бодыг идээд өөрөө ганц нэг бодтой үлдлээ. Санийх тэгэхээр жоохон ялгаа гарч байгааз мориороо эхэлж идвэл нэмэх 5 онооны ашигтаа дуусна. Тэргээрээ эхэлж идвэл нэмэх 3 онооны ашигтаа дуусна. За тэгээд мэдээж илүү онооны ашигтаа дуусвал мэдээж илүү хэрэгтэй шүү дээ, тийм. За энийг илүү дэлгэрэнгүй жоохон байжгаад хэдэн өргийн дараа тавд бас дахиад дэлгэрэнгүй тайлбарлая. Гол нь энэ саяны одоо энэ довтлохоонд ямар элементүүд одоо ямар нөхцөл байдал бүрснийг сайн ойлгохоор дайрч байгаа тал 2 байна. Тэ? Ганц дүрс рүү дайрч байгаа тал одоо дүрс бол 2 байна. Хамгаалж байгаа тал 1 л байна. 2 1-ийн эсрэг. Тэгэхээр одоо илүү тал нь ерөнхийдөө эцсийн тожж штэ тий. Тэгээд энэ тэмээг бол ерөнхийдөө сул эцснээс өөрчлөх болчихж байгаа байхгүй юу? Энийг бод хөллөх гэж хэлээд байгаа. 2 удаа дайралтанд өртсөн дүрс 1 удаа хамгаалуулсан бол хангалттай хамгаалалтанд байхгүй байна гэсэн үг шүү дээ. Хангалттай хамгаалагдаагүй байна гэсэн үг. Тийм учраас унана тэгээд сул идүүлснээс баг өөрчлөх юм болно. Дахиад хэдэн жишээ гаръя. За энэ өрг дээр цагаан гэж нүүн. За цагааны 2 бод хөллөлөөд одоо хамтраад те энэ айлын ганц дүрс рүү дайрч байна. За 2 удаа халталтанд өртсөн 1 удаа хамгаалуулсан. Тэгэхээр яана гэсэн үг үү? Энэ бол унах нь байна. Энэ хар морь унана. Сул идүүлснээс ерөнхийдөө бол өөрчлөх юм болно тийм. За цагаан бол аль өнгөрч идсэн болно. Эцсийн эцэст 1 морины давуу талтай дуусна гэсэн үг. Нэмэх 3 оны давуу талтай. Үзье. Бэрсээрээ эхэлж идлээ. Нэмэх 3 бэрсээ хариулж идүүллээ. Хасах 9, тэнцүү хасах 6 болно тийм. Хасах 6. Гэхдээ хариулаад цагаан идэнэ. Нэмэх 9. Хасах 6 дээр нэмэх 9 хэд вэ?
нэмэх 3 болно. За нэмэх 3 оны ашигтаа дуусчихна энэ солилцооны дараа. За харин одоо тэмээгээр эдэд үзье. Тэмээгээр эдлээ нэмэх 3 хариулаад идүүллээ хасах 9 нэмэх 3 хасах 9 хэд вэ? Хасах 6 тийм ээ. Тэгээд хариулаад бэрсийг эдлээ. Нэмэх 9 хасах 6 нэмэх нь 9 нэмэх 3 болно тий. За ямар ч ялгаагүй эцсийн үр дүн адилхан нэмэх 3 боллоо. Тэгэхээр ийм тохиолдолд ерөөхдөө алингаар нь эдсэн хамаагүй байгаа байхгүй юу? Энэ үргийг харъя. За энэ дэр цагаан ахилж нүүн. За цагаан тал бодоо хөллөөд энэ ганц айлын тэмээ рүү дайрч байна. Энэ айлын тэмээ гэж одоо хар тэмээ 2 удаа дайралтанд өртөөд 1 удаа хамгаалуулсан байна. Тэгэхээр яах вэ? Унах нь байна. Унна гэдэг би одоо сул идүүлэх хийлээд байгаа шүү. За зүгээр идүүлэх. За алингаар нь ч эдсэн болно. Эцсийн эцэст 1 тэмээний илүүтэй дуусна цагаан тал. Харъя. Нэмэх 3 хасах 3 тэнцүү 0 тийм ээ. Тэгээд буцаад идүүллээ нэмэх 3. За тэгээд 1 тэмээний илүүтэй үлдчихэж байгааз нэмэх 3 чинь тэмээний үнэлгээ шүү дээ. За одоо харин тэмээгээр эдэд үзье. Ямар ч ялгаагүй. Нэмэх 3 хасах 3 тэнцүү 0 нэмэх 3. 0 дээр нэмэх нь одоо 3 тэнцүү нэмэх 3 болно тий. За ямар ч ялгаагүй. Гэхдээ заримдаа ийм нөхцлүүд бас таарна. За энэ үргийг харъя. За энэ дээр C4 дээрх хар тэрэг 2 удаа хаалтанд өртсөн байна тий. 2 удаа дайралтанд өртөж байна. 1 удаа хамгаалуулж байна. Тэгэхээр яах вэ? Ерөнхийдөө бол энэ сул идүүлнэ гэсэн үг шүү дээ тий. За гэхдээ цагаан тал зөв нүүдэл хийх хэрэгтэй. Алингаар нь ч идсэн болно. Гэхдээ нэг идэх нь л ашигтай. За энэ дээр тэгэхээр юуг одоо та бүгд ойлгох хэрэгтэй вэ гэхээр ийм нөхцөл байдал бүрдсэн бол тийм үү? Жишээлбэл 2-ын эсрэг 1 эсвэл 3-ын эсрэг 2, 4-ийн эсрэг 3 ч гэдэм үү. Илүү одоо байдлаар давталж байгаа бол үнэлгээ багтаагаар нь эхэлж идэх хэрэгтэй шүү. Үнэлгээ багтаагаар нь эхэлж идэх хэрэгтэй. Яагаад гэдгийг та бүгд харуулъя. За тэргээрээ идлээ. Нэмэх 5 буцаад идүүллээ. Хасах 5 0 боллоо тий. За тэгээд бэрс хариулаад идэнэ нэмэх 3. Нэмэх 3 оны цагаан тал нэмэх 3 оны ашигтаа дуусч байна. За тэргээрээ идсэн тохиолдолд нэмэх 3 оны ашигтаа дуусч байна. За бэрсээрээ идвэл юу болох юм харъя. За бэрс чин тэргнээс илүү үнэлгээтэй шүү дээ тий. Тэгээд өөрийн тэргнээс ч гэсэн илүү үнэлгээтэй. За тэгэхээр илүү үнэлгээтэй юмар идэхээр юу болох юм харъя. Нэмэх 5 хариулаад идүүллээ хасах 9 нэмэх 5 дээр нэмэх 5-аас хасах нь 9 хэд болох вэ? Хасах 4 болно тий. За тэгээд цагаан тал хариулаад идэнэ нэмэх 3 хасах 4 нэмэх нь 3 хэд вэ? Хасах 1 болж байна. За энэ айлын 2 дүрсийг эдцсэн ч гэсэн хасах 1-ийн алдагталтаа дуусчлаа шүү дээ. Тийм байж болохгүй шүү дээ. Тий? Ашигтаа дуусна гэж байсан төлөвлөж байсан юм чинь бүр эсрэгээрээ бүр өөрт чинь цагаан талд алдагталтаа буюу одоо хэрэггүй дуусчлаа шүү дээ. Ашиггүй. За тийм учраас энэ дээр сурж авах юу вэ гэхээр ийм байдлаар одоо бод хөллөж дайрч байгаа бол эхлээд бага үнэлгээтэй хамгийн бага үнэлгээтэй дүрсээрээ эхэлж идэх нь зүйтэй. Сая зөрүүг харсан биз дээ тий. Бэрсээрээ эхэлж идсэн чи эцсийн үр дүн хасахт нэгin алдагтлаад дууссан. Тэргээрээ эхэлж идэхэд нэмэх 3 онооны ашигтаа дууссан. Бүхэл бүтэн 4 онооны зөрөөтэй байгаа сте энэ хоёр амар том чанар ялгаа. Тэнгэр газар гэсэн үг. За энд мөн төстөө байдал байна. За энэ хар морь G6 дээрх хар морь 2 удаа дайралтанд өртсөн. Цагаан тал нь бодоо хөллөөд ингээд хамтран нэг дүрс рүү дайрч байна те. Нэг удаа хамгаалуулсан. Тэгэхээр яа гэсэн үг лээ. Энэ ерөнхийдөө бол хар морь ерөнхийдөө бол баяртай болно гэсэн үг. За гэхдээ цагаан тал бас зөв идэх ёстой. За түрүүн юу гэж хэллээ? Бага үнэлгээтэй ерөнхийдөө бол хүч хамгийн бага бодороо дүрсээрээ идэхэн зүйтэй, эхэлж идэхэн зүйтэй. За тэгэхээр энэ хоёрын аль нь бага үнэлгээтэй вэ? Цагаан, тийм ээ, цагаан тэргийн хоёрын тэмээн те. Тэмээн бага үнэлгээтэй буюу арай хүч багтаа. За идлээ.
нэмэх 3 идүүллээ хасах 3 тэнцүү 0. Тэгээд цагаан тэрэг хариулж идлээ нэмэх 1. За тэргээ тэмээгээрээ эхэлж эцсний үр дүнд нэмэх 1-ийн ашигтаа дууслаа. Харин тэргээрээ эхэлж дүүд юу болохын харъя. Нэмэх 3 идүүллээ хасах 5. Нэмэх 3 хасах 5 хэд болох вэ? Хасах 2 болно. За тэгээд цагаан тал хариулж идлээ нэмэх 1. Хасах 2 дээр нэмэх нь 1. Хасах 1. Тэгэхээр одоо ашигтаа дуусах битгий хэл алдагталтаа дуусчлаа сая. Тэргээрээ эхэлж идээд эдсэн чинь хасах 1-ийн алдагталтаа дуусч байна. Тэгэхээр энэхэд бол цагаан талд ямар ч ашиггүй дуусчлаа. Одоо энэхэд бол хор нөлөөлөлтөд дуусчлаа ш тэ. Харин тэмээгээрээ эхэлж идснээр нэмэх 1 онооны ашигтаа дуусч байгаа. За тэгээд яах хэвтэй вэ? Мэдээж ашигтаа дуусгах хэвтэй ш тэ. Бүх юмыг өөрсдөө бага үнэлгээтэй дүрсээрээ тэгэхээр эхэлж идэх нь зүйтэй байна. За зарим бас өөр тохиолдлууд гарна. Энэ үрэг дээр жишээлбэл хар морь C6 дээр хар морь 2 удаа дайралтанд өртсөн байна. 1 удаа хамгаал болцсон. Гэхдээ энд одоо юу яах вэ гэхээр цагаан тал одоо ямар ч ашиггүй. Яаж ч итсэн ашиггүй. Яагаад гэвэл харъя л да. За энэ ерөнхийдөө ингээд адилхан нүүдэг дүрсүүд нэг шугамд нүүдэг байдлаараа нэг шугамд байвал ерөнхийдөө давхар ерөнхийдөө бодоо хөлөлдсөн байна гэж ойлгож байна шүү. Нүүдэг байдлаараа ингэж нэг шугамд орцсон байвал. За цагаан морийг идвэл нэмэх 3 хасах 5 хасах 2 болно те эцсийн үр дүн. Тэгээд нэмэх 1 хасах 1-тэй дуусчлаа. Тэгэхээр энд бол ямар ч ашиггүй идснээр хөллөж одоо довтлоод тэгээд идснээр ямар ч ашиггүй байгаа хгүй. Тэгэхээр энэ цагаан тал бол энэ тохиолдолд энийг идэхгүй байх нь зүйтэй. Идчих юм бол ашиггүй дуусах гэдэг. Тэгэхээр одоо өөр нүүдэл хийдэг ч юм уу эсвэл өөр дүрсээр. Тэгэхээр энэ бол ашиггүй солилцоо болох гэдэг. Энд дэр мөн адил. Цагаан тал энэ тэргийг идэж болно. 2 удаа дайрцсан байна тийм ээ. 2 удаа дайрцсан, 1 удаа хамгаал болцсон. За бэрсээрээ идэх юм бол ашиггүй дуусах гэдэг. Ягаад гэвэл одоо бэрсээ өгөөд айлын тэргийг авна гэсэн үг шүү дээ. Хасах 4 оноотой шууд хасах 4 онооны алдагдал хүлээх нь шүү дээ. Ихэнх нүдлэрээ хасах 4 за хасах 4 гэнэ нэмэх 5 хасах 9 хасах 4 болно. Хариулаад идлээ нэмэх 3 хасах 4 дээр нэмэх нь 3 хасах 1 шал ашиггүй. Тэгэхээр энэ дээр бол цагаан тал идэхгүй байсан зүйтэй байгаа. За идэхгүй бол бэрсээрээ идэхгүй бол мэдээж тэргээр идэж болохгүй ч замд нь юм байгаа учраас бэрсээрээ идэхгүй бол одоо бэрсээ нүүлгэн гэсэн үг. Өөр тийшээ нүүлгэн. Ягаад гэвэл нүүлэхгүй бол тэргэнд сул өгчнө гэсэн үг. За сулж өгөхгүй дээ. Гэхдээ бэрсээ одоо тэгээд тэрнээс алдах нь шүү дээ. Тийм учраас өөр тийшээ нүүн хаашаа нүүж болох вэ? За D3 руу эсвэл H3 руу эсвэл B1 рүү нүүж болно. Яагаад ингэж нүүж байгаа вэ? За бэрсээ хөдлөх нь одоо мэдээж гарцааг болцсон тийм ээ. Бэрс хөдлөлөөл бол энэ коридор нэгдэнэ. Коридор нэгдээд F одоо энэ шугам босоо шугам нэгдэж байна. Тэгээд энэ тэрэг цагаан тэрэг одоо энэ хар тэрэгд идүүлэх нь шүү дээ. За тэгээд сул идүүлэхгүй тулд хамгаалтанд ор байх ёстой шүү дээ. За хамгаалж болохоор юм юу вэ? Энэ бэрс шүү дээ. Төрөний хөдөлсөн бэрс. Тэгэхээр аль нүүдлээс аль буудлаас энэ F1 дээрх тэргээ хамгаалж чадхаар байна. Сул өгөхгүй байдлаар хамгаалаад тэгээд идүүлчих юм бол хариу идэж болохоор байна. Эдгээр бодлуудаас ч тийм хамгаалж байна. Эндээс ийшээ нүүлээ хамгаалж байна. Тэгээд эндээс B1 рүү нүүлээ муу адил хамгаалж байна. Тэгэхээр одоо энэ тохиолдолд цагаан тэрэг хар тэрэгд идүүллээ гэхэд хариу идэж чадна. Сул идүүлэхгүйгээр. Заримдаа бас өөр юм таарлтана. За энэ дээр 2 удаа дайралтанд өртсөн, 1 удаа хамгаал болцсон. Тэгэхээр эцсийн эцэд ерөнхийдөө бас сул идүүлнэ, тэ. За гэхдээ нөө анхлан сурагчд маань эсвэл хүүхдүүд бас нөө жоохон яг тэрийг бас шууд харахгүй гэж магадгүй. Ягаад гэвэл тэрэгчин мориноос илүү үн цэнтэй штэ, тэ, илүү үнэлгээтэй. Тэгээд илүү үнэлгээтэй одоо дүрсээр айлын бага үнэлгээтэй дүрсийг идэнэ гэхээр жоохон ашиггүй. Одоо ерөнхийдөө энэ зарчмыг ойлгоцсон бол ашиггүй байдлаар одоо идэх гээд байна гэж ойлгоод байж магадгүй. Тэгээд одоо ихэндээ бас нэг жоохон эргэлзээд те идэхэн зөв ч юм уу үгүй ч юм уу. За энэ тохиолдолд бол идэхэн зүйтэй. Яг гэдэг нь харъя. Идлээ нэмэх 3, идүүллээ хасах 5.
нэмэх 3-аас хасах нь 5 хэд вэ? Хасах 2. Эргүүлээд идлээ нэмэх 3. Хасах 2 дээр нэмэх нь 3, нэмэх 1 болж байгааз тэ. Эцсийн үр дүн цагаан тал ашигтаа дуслаа. Тэргээ ингээд өгсөн ч гэсэн айлын 2 бодоор солилоо шүү дээ. Өөрийн ганц тэргийг айлын 2 бодоор солилоо. Тэгэхээр тэрэг чинь юу вэ? 5 оноо. За хасах 5 идүүлж байгаа юм чи хасах 5 оноо. Гэхдээ айлын 2 бодыг идэж гинэ гэдэг чинь 2 дүүсийг идэж гинэ гэдэг чинь нэмэх 6. Хасах 5 дээр нэмэх нь 6, нэмэх 1. За тэгэхээр ерөнхийдөө ингэж тооцоолох хэрэгтэй. Энэ дүрсүүдийн үнэлгээний хичээл амар хэрэг болж байгаа сүүлийн энэний өмнөх хичээл. Тэгэхээр тэр үнэлгээний хичээлийг заавал үзээрэй. Тэр хичээлийг ойлгож байж одоо энэ солилцоог тооцоолж чадах нь байна. Тэгээ тооцоолоод танаа талд ашигтаа дуусахаар байвал мэдээж эцсэн дээр зөвхөн одоо тэгж тооцоолоод эзсний дараа л ашигтаа дууссан харагдаж байгааз. За одоо энэ үргийг харъя. Ерөнхийдөө бол адилхан нөхцөл байдал байгаа. Энэ дээр зөвхөн одоо хар гэж нүн. За хар зөвхөн тэргээрээ эзснээр л ашигтаа дуусна. Бэрсээр эхэлж идчих юм бол ашиггүй дуусна. За харъя. Нэмэх 3, хасах 5, тэнцүү хэд вэ? Хасах 2. Тэгээд хариуж идлээ нэмэх 3, тэнцүү нэмэх 1. Нэмэх 1-ийн ашигтаа дууслаа. За бэрсээрээ хэдвэл за энэ ерөөхдөө төрийн зарчмыг дагаж байгаа шүү дээ. Хүч багтаа дүрсээрээ идэх. За энэ морь 2 удаа халталтанд өртсөн байна. Тэ 2 удаа арилтанд өртсөн, 1 удаа хамгаалуулсан. Тэгэхээр сул идгүүлэх нь гарцаагүй. Гэхдээ бас хар тал зөв дүрсээрээ идэх ёстой. Түрүүн харсан шүү дээ. За бэрсээрээ идвэл яах нь вэ? Нэмэх 3, хасах 9, хасах 6 болчлоо. Нэмэх 3, хасах 6 дээр нэмэх нь 3, хасах 3. Хасах 3-ын одоо алдагталтаа гарцтаа дуусчлаа шүү дээ. Хар тал. Тэгэхээр зөвхөн тэргээрээ эзснээрээ ашигтаа дуусч байгаа. За та бүд энэ хичээлийг ойлгож байгаа шүү дээ. Бод хөллөн гэдэг ерөөхдөө одоо ингэж ойлгож болно. 2-ын эсрэг 1, эсвэл 3-ын эсрэг 2, 4-ийн эсрэг 3, 5-ын эсрэг 4, эсвэл бүр 3-ын эсрэг 1 ч байж болно. Бүр амар үстэй. Одоо нэг хөлбөмбөгөөр жишээ аваад үзвэл одоо 2 хүн 3-ны эсрэг тоглож байгаатай адилхан байхгүй. Тэгээд аль нь илүү хожих магадaltaй байна. Мэдээж олон хүнтэй тална шүү дээ, тий. Тэгээд энэ дээр болохоор олон хүнтэй гэхээсээ илүү олон удаа дайрч байгаа тал нь хожих байхгүй юу? За хожно гэдэг нь би энэ тоглоом хожно гэсэн юм яриаг шүү. Зүгээр энэ айлын дүрсийг ерөнхийдөө сул идэнэ. Идэхээс одоо өөрцгүү болно гэж яриад байгаа шүү. За түрүүн тэгээд энэ нөхцөл байдал энийг бас хальт дурдсан. За энэ үргийг харъя. За тэгэхээр энэ хоёр тэрэгтэй мэдээж адилхан нүүн. Адилхан нүүдэг дүрсүүд нэг шугамд байвал ерөнхийдөө бол айлын дүрс рүү одоо яг түрүүний энэ бод хөллөх байдлаар бас дайрч байна гэж ойлгож байна шүү. Энэ бас шууд бас ойлгомжгүй байж магадгүй. Яагаад гэвэл хараа энэ A4 дээрх тэрэг өөрийн A1 дээрх тэрэгний нүүдэл болон одоо үйлчлэгийг хаацсан байгаа зү тэ. За энэ хаацсан гэдэг чинь ерөнхийдөө юу гэсэн үг биш. Энэ A1 чинь A8 руу очих боломжгүй гэсэн үг биш. Яг л энэ хоёр чинь адилхан байдлаар нүүдэн штэ. Тэгээд адилхан байдлаар нүүдэг дүрс нэг шугамд байвал тэгээ нэг шугамд байхдаа нэг дүрс рүү одоо ингээд дайрцсан байвал энийг мөн бас бод хөллөх гэж ойлгох шүү. Заавал энэ нэг аль өөрийн A4 нэг хаацсан болохоор бас анхлан сурагч хүүхдүүд маань бас шууд харахгүй байж магадгүй. За энэ дээр бас ийм болно шүү. За энэ ойлгомжтой баг тий. За айлын энэ A8 дээрх тэрэг 2 удаа халталтанд өртсөн байна. 1 удаа хамгаалуулсан байна. Тэгэхээр идүүлэх нь. Идлээ нэмэх 5, хасах 5, тэнцүү 0, хариулж идлээ нэмэх 5. Цагаан тал идснээр бодоо хөлж одоо довтлсноор нэмэх 5-ын ашигтаа дуусч байна. За одоо энэ сүүлийн өргийг харъя. За энэ дээр мөн адил. E4 дээрх морь 2 удаа дайралтанд өртсөн байна. За энэ хар тимээ өөрийнхөө бэрсийг хааж байгаа ч гэсэн хаацсан байгаа шүү дээ. Замыг хаацсан. Хааж байгаа ч гэсэн адилхан байдлаар нүүдэг учраас адилхан байдлаар нүүдэгээс гадна адилхан одоо нэг шугамд байгаа шүү дээ, тэ. Тэр нүүх одоо байдлынхаа нэг шугамд байгаа учраас
ерөнхийдөө бол хоёулаа ийшээ дайрч ийн гэж ойлгож болно. За 2 удаа халдталтанд өртсөн, дайралтанд өртсөн. Тэгээ 1 удаа хамгаал болцсон. Тэгэхээр идүүлэх нь байна. За бирс аашлаа. За тэмээгээрээ идлээ нэмэх 3, идүүллээ хасах 3, тэнцүү 0, бирс хариулаад идлээ нэмэх 3. Хар тал ингээд бодоо хөллөж довтлсноор нэмэх 3-ны ашигтаа дуусч байна. За тэгээд ерөнхийдөө манай энэ хичээлийн сэдв бол бод хөллөх гол сэдв нь бод хөлнө гэдэг чинь өөрийн дүрсүүдээ одоо ашиглаад нэг газар руу айлын нэг дүрс рүү дайрахыг хэлж байгаа байхгүй. Хүчээ одоо нэг дүрсэн дээр тэр айлын дүрсийг идэх зорилгоор нэг дүрс дээр төвлөрүүлэхийг хэлж байгаа. За тэгээ энийг ч бол та бүгд таалагдсан байх гэж найдаж байна. Бас ойлгомжтой байсан биз дээ, тэ. За тэгээ та бүгд ойлгоогүй тохиолдолд энэ хичээлийг дахиад давтаад үзээрэй. Тэгээ энэ хичээлийг бас сайн ойлгохын тулд өмнөх хичээлүүдийг бас сайн ойлгож эзэмшсэн байх ёстой шүү. За тэгээ та бүгд амжилт хүсье. Дараагийн хичээл дээр уулзцгаая.